За дараагийн маань сэдв болохоор за бүгдээрээ сувлэгч болохоор шийдчихлээ. Сургуульдаа орчлоо, бүртгүүлчлээ. Гэтэл энэ хүү сувилахуун детгэлгээ одоо тийм ээ сургалтынхаа төлбөрийг одоо хармаанаас аль болохоор баг гаргах эсвэл бүр бүтэн гаргуулах цаад газраар гаргуулах тийм болцоо байна уу гэдэг сэдвээр яриач гэж инх очрыгоо Шоныгаа бас урих гэж байна. Тэгэд инх очр маань ахилж ярих нь байна. Би бол өөрөө 2007 онд ирсэн. Тэгээд анх 10 жилээ Монгол төгсөөд ирээд энэ анх хэлний бэлтгэлээс эхлээд Northern Virginia Community College явж явах хоорондоо би бас айгүй их тэтгэлэг ингэж одоо бүртгүүлэхийн тулд өөрийгөө бэлтэж явж исэн. Тэгээд би та бүхэнд одоо яаж одоо тэтгэлэг авах боломжууд байна вэ те энэ талаар ярих гэсэн. Тэгээд би Новад сурж байхдаа би өөрөө GPA-г маш өндөр одоо дүнг бол маш өндөр дүнтэй авч явж исэн. Дээрээс нь одоо Новагийн Pi Theta Kappa гэдэг Honor Society байдаг. Энд нь одоо бүртгүүлээд орж исэн. Тэгээд нэг ганц хоёр одоо сайн дурын ажлууд хийдэг байсан. Тэгээд дээрээс нь би бас энэ галт командад бас сайн дураар ажиллаж явж исэн. Тэгээд би Новад сурж байхдаа бол ерөнхийдөө сувлэгчийн мэрэгжлийг мэдээд судлаа. За ер нь сувлэгч болох юм байна шүү гэд ингээд ямар ч байсан яаж иж байгаад би бакалавра аавна гэсэн зорилготой байсан. Тэгээд мэдээж би өөрөө одоо төлбөрийг болвол би өөрөө бол маш их хичээж одоо маш их олон тэтгэлүүдийг өөрөө бас авсандаа бас бахархч явдаг. Тэгээд би өөрөө бакалаврын зэргийг бол Marymount University-д 2015 онд төгссөн. Тэгэхээр би 2007 оноос 2015 хүртэл бол 8 жил болсон. Тэгвэл би бакалавра авахын тулд багаар явсаар агаад хүрсэн. Тэгээ би бакалавра авахдаа ямар ч өөр зээлгүй ингээд төгсөж исэн. Тэгээд би одоо энэ одоо туршлагаасаа тий хаанаас ямар одоо ингээд тэтгэлгүүд авч болох боломжууд байдаг гэдгийг та бүхэндээ одоо хэлэх гэсэн юм аа. Мэдээж одоо та өөрийгөө миний хэлдгээр бэлдэх үе гэж байна тий. Өөрөө маш сайн юм candidate байх хэрэгтэй. Тэгээд одоо тэтгэлгүүдээ хайх хэрэгтэй, бүртгүүлэх хэрэгтэй. Та хэрвээ бүртгүүлэхгүй бол та олцдохгүй шүү дээ тий. Тэгээд та энд хэр их цаг гаргаж ийн тэр чинийгээр чинь танд энэ буцаагаад ирнэ. Ямар ч юм дээр та хэрвээ сувлэгч болох гээд ингээд цаг зав гаргаж авал яаж иж байгаа л болно. Тийм болохоор ямар нэгэн зорж байгаа юмдаа бол та цаг гаргаж ивэл та энээсээ буцаагаад үр дүн авна шүү гэдгийг бас хэлье. За мэдээж ингээд санхүүг бол маш одоо ингээд төлбөр ингээд харсан те одоо ингээд санхүүгийн туцалтаа ядаж авахаар хүнд ингээд бас сэтгэл арай дээр те ингээд тэр нь бас санаа зовхгүй сургуультай ингээд одоо маш цаг гаргаад ингээд явах боломж байгаа байхгүй юу. Тэгээд би энэ одоо та бэлдэх тийм болохоор одоо анханасаа суралцж явж байхдаа маш их сайн ингээд сурж яваарэ. Итгэвтэй байгаарай л гэж хэлсэн. Тэгээд одоо маш их олон тэтгэлгүүд байна л да. Та зөвхөн сувлэгчийн тэтгэлэг авахаас гадна хэрвээ та ингээд өөрийн онцлог байвал те жишээлбэл та спорт хийдэг бол спортод зориулсан ингээд тэтгэлэг байна. Эсвэл та ингээд ганц би ээж байна уу? Таны шашинчин ямарын тэр болгон чинь зориулсан тэтгэлгүүд байдаг. Зөвхөн сувлэгчаас гадна те. Тэгээд та ямар сувлэгчийн програм сурж байгаа бас мэдэх хэрэгтэй. Тэгээд ямар сувлахын одоо хөтөлбөрт амрагтыг өсөж जैन тэрэндээ одоо үндэслээд одоо бакалаврын зэрэг хайж байгаа бол тэрэн чин зориулсан бас одоо тэтгэлгүүд байдаг шүү. Мэдээж бол сайн дүнтэй байх, сарын дурын ажил хийх, удирдлагын туршлага одоо авах тусам сайн эссе бичих. Одоо та эссегээ бичихтэй. За би энэ эссе чинь $3,000 эссе шүү. Би энийг маш сайн одоо бичих хэрэгтэй шүү гэд өөртөө ингээд зориг тавиад бичвэл хүн ингээд мэдээж цаанаасаа ингээд авах чаа мөнгө ингээд цаана байгаа учраас сайн бичэн шүү дээ. Тэгээд тийм болохоорс ниссэн дээрээ маш сайн анхаарч байгаарэ. Тэгээ юу асууж ин тэрийг сайн хариулж өг. Ногоон карт эсвэл иргэний статустай байх нь бол маш их давуу талтай байдаг. Яагаад гэхээр би бол Новад сурж байхдаа international student одоо олон улсын оюутан байсан. Тэр үед надад ямар ч юм бол тэтгэлэг олтоогүй. Тэгээ би яг Новад төгссний дараа би ногоон картны статустай болоод би Marymount шилжиж ороход надад маш их тэтгэлгүүд олцсон. Тэгэхээр тийм болохоор бас ерөнхийдөө олон улсын оюутнуудад бол тэтгэлэг олох боломжууд жоохон бага байдаг шүү. Урьдчилан бэлдэх, тэгээ анкета цаг тухайд нөх.
За одоо яаж энэ байгууллагуудыг хайж болох вэ гэж юм те. За жишээлбэл би одоо Marymount-ын сургуульд бүртгүүлэхдээ би энэ ямар scholarship-ууд байдаг юм сургууль вэ гэд би ингээ хайсан. Би тэр шилжиж орсон студент болохоор шилжиж орсон студент зориулсан scholarship байсан. Би Tata Kappa-гийн scholarship байсан. Би эхнийхээс нь бол $2,000 авсан, хоёрдугаас нь $6,000 тэтгэлэг авсан жилийн. Тэгээд дээрэс нь би цэргийн хүн одоо цэрэгт ажилладаг хүний эхнэр учраас би бас өөрөө хайж байгаа энэ цэрэгт ажилладаг хүн эхнэрч зориулсан юм scholarship байсан. Энэ нь бол гэхдээ сургуулиас биш байсан л да. Гэхдээ GIBL гэдэг програм байдаг. Эндээс бас одоо сургуулийн тэтгэлэг авах боломжууд байдаг шүү. Хэрвээ та хэрвээ цэрэгт байдаг бол эсвэл таны нөхөр чинь цэрэгт байдаг, аав ээж чинь цэрэгт байдаг бол бас ийм боломж байгаа. Тэгээд дээрэс нь би одоо Marymount дахиад орчоод тэнгүүтээ сувилагчдын холбооных нь бас одоо удирдах зүйл болоод ингээд орж авч байхдаа бас нэг юм scholarship бас apply хийжсэн. Тэгэхээр яг айгүй их effort гаргаж ирсэн гэсэн үг. Тэгээд дээрэс нь та ингээд George Mason байна уу, Shandon байна уу, энэ одоо энэ одлон нерсийн сургуулиуд руу вебсайт руу өөрөө ороод admission гэдэг рүү ороод scholarship гэдэг рүү ороод өөрөө сайн уншиж үз. Ингээ research хийгээрэй. За тэгээд надад бол ингээд хайж авч байхдаа надад хамгийн их таалагдсан одоо тэтгэлийн мэдээллийн дата сан энэ Johnson & Johnson Nursing Scholarship Database гэж нэг олсон баггүй юу. Энэ болохоор яах вэ гэхээр айгүйх гоё сувилагчийн мэдээллүүд байдаг. Дээрэс нь одоо та бакалаврын зэрэгээр хайж байгаа бол ингээд эндээс сувилагчийн тэтгэлгүүд олох боломжтой. Тэгээд бусд нь болохоор одоо ерөнхийдөө коллежуудад ингээд байдаг тэтгэлгүүдийг олох юм database-үүд бас байдаг шүү. За энэ Johnson & Johnson Nursing гэдэг айгуу дайггүй вебсайт байдаг. Google дээр тайлчж болно. За дараа нь та эмнэлгүүдэд оронгуудаа эмнэлэг дотроос бас түрүүн ингээд ярьсан шүү дээ, тэтгэлэг авах боломжууд байдаг гэсэн. Тэгээд би яг хөө энийг дахиж давтах ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Дахиад вебсайт руу ороод scholarship гэж хайгаад тэгээд ингээд хайгаад болоорой. Тэгээд за ингээд миний одоо ингээд ярих тэтгэлгийн маань яриад дуслаа. Тэгээд би дараагийн одоо 3 слайдыг Шаантаа дамжуулъя. Харин өнөөдөр би 3 хөтөлбөрийн тухай жахан ярих харин тэг бүх юм энэ тухай жахан зүй яад гэвэл ногоон карт байх хэрэгтэй, паспорт байх хэрэгтэй. Харин тэг Bible энэ юм амар сайн програм тэг гой хөтөлбөр байна. FAFSA юу магадгүй боловсролын хөтөлбөрийн зээл авах хэрэгтэй би зүүндээ зээл авсан тэ города сургуулиас төгсөн. Учраас энэ зээл байдаг хэрэг тэ энэ юм марвал гой аппликац хийх хэрэгтэй. Линк байна хэрэг бас интернетээр олон гой юу жишээ байдаг тэ энэ сүлийн юм дандаа юу бич хэрэгтэй олон юм энэ байдаг энэ дахин туслах чадна тэ яаж энэ аппликац хийж болно. Бас хоёр корпусын тухай ярин одоо нэгдгээр юу анугийн тэ Америкийн армийн совлагийн корпус энэ тэ юу ROTC badge болон тэ бас ROTC баггүй байв зүгээр тэд нар дараа юу мөнгө буцаж өгөж болон тэ tuition-ийн мөнгө буцаж өгөж болон энэ яд сайн байна тэ бүх юм тухай туслах чадна тэ 100% tuition хаяа чадна бас жоохон stipend хийж болно харин тэ энд Америк хүн байж хэрэгтэй бас жоохон зол байна тэ би чадгүй одоо жоохон настай хүмүүс энд корпус ажиллах чадгүй штэ бас амар би тамар байж хэрэгтэй тэ харин монголчууд мэдээж чадна тэ энд жоохон аппликац энд байна тэ энд юм тухай сонин байвал энэ жоохон research хийж болсон сурга. Энэ бас өөр корпусаас энэ зүгээр Америкийн засгийн газрын совлочин корпус жоохон адилхан харин жоохон өөртөө илүү юу хэцүүтэй competitive байна. Учраас олон хүмүүс энд жоохон муухаймар харин яг адилхан тэ бүх мөнгө өгөж болно тэ 3-4 жилийн tuition бас stipend энэ юм гой авч болон харин тэ бас хаяа тэд нар жил бүр жоохон өөр сувлагч жоохон тулсан маш тэ хаяа бид нар юу тэ ямар сувлагч байж болон тэ хаяа MSN-ийн илүү олон хүмүүс олмар харин хаяа тэ BSN тулсан учраас жоохон
судлах хэрэгтэй энд аппликац хийсний өмнө те учраас чи мэдэн те магадгүй чадна магадгүй хэцүү харин жил бүр жахан илүү өөр. За энэ гурван юм та ярьсан те мөнгө то харин те дараа асуудал байвал надаас асуугаарай.